Сайн байцгаана уу? Би байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Сандаг Учир байна. Учирд ерөнхий сайдын тэргүүлсэн манай засгийн газар 100 хонож байна. Өнгөрсөн 100 хоногт бид байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн салбарт шинжлэлийн суурийг тавихад төвлөрч ажиллалаа. Байгаль хамгаалал бол хөгжлийн эсрэг бодлого биш, харин тогтвортой хөгжлийн үндэс юм а. Иймээс бид иргэн аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг тогтолцоог өөрчилж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Монгол улс анх удаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай бие даасан хуультай боллоо. Энэ бол салбарын эрх зүйн шинжилгээний шинэ үе юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, байгаль орчны үнэлгээний үйл ажиллагааны цахим шийдвэрлэлийг эхлүүллээ. Зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, хиймэл оюун ухаанд суурилсан AI Мазала онлайн туслах системийг нэвтрүүллээ. Мөн засгийн газрын хуралдаанаар Монгол улсын биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөө болон уур амьсгалын өөрчлөлт цаг уур орчны шинжилгээний наривчилсан сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг гайлын албан дотроос чөлөөлөх тогтоолуудыг хэлэлцүүлэн батлуулж чадлаа. Шинжилэл зөвхөн хууль эрх зүйгээр хязгаарлагдахгүй. Бид байгаль орчны өмнө хүлээх хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч байна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, нөхөн сэргэлт 2030 үндэсний арга хэмжээг эхлүүллээ. Мөн олон жил шийдвэрлэгдээгүй байсан оюу толгой төслийн ус бохирдуулсны төлбөрийг нөхөн төлөвлөлээ. Энэ бол байгаль орчны өмнө хүлээх хариуцлага, хүн бүрт, байгууллага бүрт ижил үйлчилдэг зарчмын бодит хэрэгжилт юм а. Монгол орны байгалийн өвийг хамгаалах чиглэлээр тост тосон бөмбөгийн нурууг ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгүүллээ. Тэр мод үндэсний хөдөлгөөнийг хэрчимжүүлж, мод тарилт, арчилгаа хамгааллын ажлыг үргэлжлүүлж байна. Мөн цагаан давааны төвдөрсөн хогийн цэгийг ойжуулах ажлыг эхлүүлж, хөвсгөл нуур, эгийн голын сав газрын хамгаалтын бүсэд бүх нийтийн цэвэрлэгийг зохион байгууллаа. Монгол улсад энэ оны 8 дугаар сарын 17-оос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах сүлжилтөө тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурлыг бэлтгэл ажлыг олон улсын шаардлагад нийцүүлэн эрчимтэй хангаж байна. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд бид төрийн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид ойртуулах, хариуцлагыг бэхжүүлэх, байгалийн нөөцийг хамгаалах, эрх зүйн орчныг шинчлэх бодит алхмуудыг хийлээ. Цаашид бид байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулж, ногоон хөгжлийг хурдсган шинэ тогтолцоог бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Байгаль орчны салбар бол хөгжлийг хязгаарлагч биш, байгаль орчны салбар бол Монгол улсын тогтвортой хөгжлийн баталгаа юм а. Чөлөөлийн шинжилгээ, хариуцлагыг бэхжүүлээ, ногоон хөгжлийг хурдсгая. Байгаль орчны салбарт хийгдсэн онцлог ажлууд. Чөлөөлөлт, шинжилэл, бодит шийдэл, үр дүн. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн салбарын эрх зүйн орчны шинжилэлийг эхлүүллээ. Салбарын хууль эрх зүйн шинжилгээг эрчимжүүлж, хангалтагч 2, шинжилсэн найруулгын 6, нэмэлт өөрчлөлтийн 4 хуулийн төслийг боловсруулан улсын хурлаар батлуулахаар ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний бодлого, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох, уур амьсгалын санхүүжилт, карбон зах зээлийн эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үнэлгээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг цахимжуулж, ангиллалыг цөөрүүлж, төрийн оролцоо, шат дамжлагыг багасгалаа. Ингэснээр шийдвэр гаргах хугацаа 250-аас 53 хоног болж богиносож байна. Мөн зарим төслүүдэд зөвшөөрөл нэртэй хориглолтыг халж зөвхөн мэдэгдээд эхлүүлэх боломжийг нээлээ. Үүнээс гадна ойн тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлд өргөн мэдүүлж
ойн салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нүүрс төрөгчийн зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах зохицуулалтыг тусгалаа. Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги батлагдсанаар байгаль орчны хамгааллын эрх зүйн орчин шинэ шатанд гарч байна. Оюу толгой төслийн ус бохирдуулсны төлбөрийн асуудлыг эцэслэлээ. 2022 оноос хойш маргаан дагуулсан оюу толгой төслийн ус ашиглалт, бохирдуулалтын төлбөрийн асуудлыг эцэслэж 4.8 тэрбум төгрөгийг нөхөн төлөвлөлээ. Мөн байгаль хамгаалах зардлын хүрээнд 9.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Цаг үүр орчны шинжилгээний салбарын дижитал шинжилгээний хүрээнд Өвөрхангай аймгийн Арвай хэр хотод агаар мандлын дээд давхаргыг судлах аэрологийн төвийг байгуулж, цаг агаарын урьдчилсан мэдээний наривчлалыг сайжруулах, уур амьсгалын судалгаа болон гамшигын эрсдлийн мониторингийн чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Зөвшөөрөл нэртэй хориглолтуудыг чөлөөллөө. Зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд байгаль орчны салбарын 47 зөвшөөрлийг шинчлэн бууруулах санал боловсруулж, давхарцсан болон шаардлагагүй 7 зөвшөөрлийг хасаж, үлдсэн зөвшөөрлүүдийг нэгтгэн шат дамжлагыг зөөрүүллээ. Мөн зөвшөөрлийг цахимаар буюу license, цэг, дундуур зураас бизнес цэгимэн цахим системээр олгож, AI мазаалаа туслах системийг ажилуулснаар иргэд аж ахуй нэгжүүд зөвшөөрөл, үйлчилгээний мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байна. Түүнчлэн химийн хорт болон аюултай бодис импортлох үеийн давхарцсан мэдэгдлийн шаардлагыг хүчингүй болгож, жилд 300 гаруй аж ахуй нэгжийг чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүллээ. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, нөхөн сэргээлт 2030 үндэсний арга хэмжээг хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд уул уурхайн салбарт хийсэн хяналт шалгалтанд 760 гаруй төсөл хамрагдаж, 2772 зөрчил илрүүлэн арга хэмжээ авч, 72 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэлийг илрүүлжээ. Нөхөн сэргээлт 2030 арга хэмжээний хүрээнд хариуцлагагүй уул уурхаагаас үүдэн эвдэгдсэн 52 га газарт нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүллээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 140.8 сая мод тарьж, арчилгаа хамгааллын ажлыг хэрэгжүүлээд байна. Мөн Улаанбаатар хотод цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн 50 га талбайг нөхөн сэргээж, 870 мянга гаруй мод тарих ажлын зураг төсөв боловсруулж, ойжуулалтын ажлыг эхлүүлсэн бол Нарангийн энгэрийн талбайг ойжуулах тендерийг зарлаад байна. Ногоон санхүүжилтийн дэмжлэг үзүүллээ. Агаарын бохирдлыг бууруулах ногоон зээлийн хүрээнд иргэд аж ахуй нэгжүүдэд 6-аас 8% хөнгөлөлттэй зээл олгож, нийт $7.5 тэрбум төгрөгийн их үүсвэрийг бий болголоо. Монгол улс COP17 олон улсын баг хурлын бэлтгэл ажлыг хангаж байна. COP17 баг хурлын бэлтгэл ажлын хүрээнд авто зам, ногоон байгууламж, төр барилга байгууламжийн ажлууд 70-аас 98% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн хувин цэрэг COP17-ыг эхлүүлжээ. Байгалийн нөөц газраа ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа. Цоохор ирвэс, аргал хонь, янгир ямаа, хар сүлт, шилүүс цэрэг, ховор амьтад амьдрахаас гадна хавтгай тимээ, мазаалаа баавга нүүдэллэн амьдардаг, говийн ховор ургамал, цаг, сухаа, өргөн тархацтайгаас гадна олон төрлийн ховор эмийн ургамал тархан ургадаг, тост, тосон бомбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэн баталгаажууллаа. Байгаль орчныг хамгаалах их цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ. Хөвсгөл нуур, эгийн голын дагуух их цэвэрлэгээний ажлыг Эренчин Лүмб, Ханх, Хатгал, Алаг Эрдэнэ, Чандман өндөр, Түнэл, Эрдэнэ булган, Цагаан үүр сүмийн нутаг дэвсгэрт 6 дугаар сарын 22-ноос 29-ний хүртэл зохион байгууллаа. Нийт 1000 гаруй хүн оролцсон энэ цэвэрлэгээний үеэр 866 км усны сан бүхий газрын 5800 орчим га талбайн 213.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж, хөрс,
усны бохирдлоос сэргийллээ. Тусгай хамгаалттай газар нутгийн хурдасгуур хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд Монголын байгалийн өв сангаас 16.5 тэрбум төгрөгийн грантыг тусгай хамгаалттай газрын менежмент чадвах бэхжүүлэх, байгаль хамгааллын үр нөлөөг сайжруулахад олгох юм. Хилтгий цагаан нуурыг сэргээлээ. Шинэ хар хурам хотын газрын доорх усны судалгаагаар орхон голын хөндөд секундэд 1400 литрийн нөөцтэй усны их үүсвэр тогтоож 16 ашиглалтын цооног байгууллаа. Мөн хар хорины услалтын сувгийг цэвэрлснээр хөгшин орхон голын урсцыг нэмэгдүүлж хилтгий цагаан нуурыг сэргээж 7 га хэмжээтэй усан толио үүссэнийг сансрын зураглалаар баталгаажууллаа. Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөн боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор хэрэгжиж буй төрийн бүтээмж гүйцэтгэлд суурилсан шинжилгээний бодлогын хүрээнд байгаль хамгааллын салбарын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүллээ. Чөлөөлөе, шинжлэе, хариуцлагыг бэхжүүлье. Ногоон хөгжлийг хурдасгая.